Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 онд үзэгчдийн хүртэл болсон хайр дурлал уянгийн төрлийн Love Sick киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Шалгалт болоход 121 өдөр дутуу. Мөн хадгаламжиндх мөнгө авна. Есүс найз Тедитэйгээ хайж чулуу давуудаж хожигдсон шийтгэлд нь маш олон сүү ууж байхад багш шалгалтын дүнг зарлж байлаа. Багш Есүс 98 оноо гэж зарлахад тэрээр гараа өргөн босох ба багш нөгөө Есүс чи өндөр оноо авчиж чадахгүй шүү дээ гэдгийг хэлснээр ангид нь өөр нэг Есүс нэртэй хүүхэд байдаг нь тодорхой болно. Удалгүй Есүс найзынхаа цүнх рүү сүүгээрээ бөөлчих нь тэр. Дараа найз нь цүнхээ цэвэрлж байхад Есүс бичлэг хийж байлаа. Есүс шалгалтандаа амжилттай тэнцэж төрийн өмчөд сургуульд орж чадах юм бол авгагч нь хадгаламжиндх мөнгийг нь өгнө гэж тохиролцсныг тайлбарлана. Хадгаламж гэснээс богд банкны нийт харилцагч нартаа зориулан өндөр хүүтэй 30 хоног, урайтайгаар 18% хамгийн өндөр хүүтэй хугацаатай хадгаламжийн аяныг энэ 9 сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд буюу зөвхөн 1 сарын хугацаанд зарлж байна. Харилцагчдаа тус аянд 9 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд шинээр нээсэн хугацаатай хадгаламжиндаа сар бүр 100 мянган төгрөгийн орлого хийж таны хуримтлалын хэмжээ 10 сая төгрөгт хүрсэн өдрөөс эхлэн урамшууллын хүүгийн өгөөж таны дансанд бодогдож эхэлх юм. Таны мөнгө өдөр бүр өсөн нэмэгдэж мөрөөдлөө бодит болгох хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт байх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 7577 1199 утсаар болон богд банкны Facebook хуудасны чат бот, Улаанбаатар хотод байрлах 15 салбар тооцооны төв болон хөдөө орон нутгийн богд банкны Эрдэнэт дархан хотуудын салбараас авах боломжтой. Мөн та салбар тооцооны төвд биеэр ирэх шаардлагагүй бөгөөд богд мобайл аппликейшнаар хүссэн үедээ зайнаас харилцагч болж онлайнаар хадгаламжаа нээгээрэй. Эрхэм харилцагчдаа аяндаа амжиж хамрагдаарай. Ирээдүйнхээ төлөө өндөр хүүг өнөөдрөөс хүртцгээе. Богд банк итгэл түгээн. Энэ үед захирал эмэгтэй эрэгтэй нойлоос гарч ирэх ба захирал яаралтай нөхцөл байдал үүссэн юм а гэдгийг тайлбарлан түүнээс утсаа унтраахыг хүсэх үед найзууд бичлэгээ үргэлжлүүлэн зогтаав. Есүс зүгтаасаар скутер дээр суун хөдлөх гэхэд нэг охин түлхүүрийг нь булаана. Энэ охин бол 98 оноо авсан Есүсийн ангийн нөгөө нэг Есүс буюу ангийнх нь дарга. Тэгэхээр тэдний нэрийг багш нар нь байнга андуурдаг ба тэрээр өөрийгөө муuna охиныг сайн Есүс гэдгийг тайлбарлана. Энэ хооронд захирал хөөсөр ирэхэд Есүс нөгөө Есүсд утсаа өгч скутертэй зугтаалаа. Цаашид ялгах үүднээс хүүгүнийг Есүс, охиныг нь Зижи гэж нэрлээд түүхээ үргэлжлүүлцгээе. Есүс зугтааж байхдаа зогсоолын хаалтыг анзааралгүй мөргөж шидэгдсэн скутер өөдөөс иржсэн машины цонхон дээр унав. Эмнэлэгт шинхэн сувилагчид туршлагатай сувилагч нь 3 дугаар орон дээр байгаа өвчтөн хавдартайгаа нуусан. Тиймээс очиж үзээд хавдрын шинжилгээ өгөөл хэмээн даалгана. Энэ хооронд 3 дугаар орон дээр байсан өвчтөнг үзлэгт оруулахаар авч яван оронд нь Есүсийг байрлуулах нь таарав. Удалгүй захирал ирж энэ удаад Есүсийг баларсан гэдгийг хэлээд скутер нь эрхлэгчийн дээрээс унсан гэдгийг харуулж энэ удаад гарцаагүй сургуулаас хөөгдөнө гэдгийг хэлэхэд Есүс өөрийг нь битгий сургуулаас хөөгөөч хэмээн гуйсаар. Хэсэг хугацааны дараа Есүсийн эмнэлэгт нис засалчаар ажилладаг авгагч руу нь захирлан залгаж түүнийг хорт хавдартай гэдгийг дуулгана. Оройн авгагч нь гэртээ ирэхэд гэр нь эмх замбраагүй болчихсон Есүс гомон идээд сууж байв. Тэрээр авга ихчээсээ өөрийгөө хавдартай болсон болохоор ээж аваах нь үлдээсэн хадгаламжийн мөнгийг өгөхийг хүснэ. Үнэн хэрэгтээ Есүс захирлаас битгий хөөгөө чимээн гуйж байхад өнөөх шинэ сувилагч ирээд Есүсийг хорт хавдартай байж яагаад нуусан юм? Шинжилгээ хийх гэхээр дагаад яв хэмээн хэлсэн байжээ. Гэтэл авга ихч нь эмнэлгийн түүхийг нь шалгаж үзээд ямар ч хорт хавдар байгаагүй гэдгийг Есүсд тайлбарлаад төрийн өмчөд сургуульд орох юм бол мөнгийг нь өгнө. Тэгэд эндээс нүүгэрээ хэмээн ууртайгаар хэлв. Тэдний ярианаас Есүсийн аав ээж галт тэрэгний ослоор амиа алдаж Есүсийг ганцаар амьд үлдэн авгагч нь түүнийг хариуцж авсан нь тодорхой болно. Зижи гэртээ хичээлээ хийж байхад Есүсийн утсанд найз Тедигээс нь дуудлага зурвас ирсээр. Маргааш нь Есүс ангидаа ирэхэд Зижи түүнд утсыг нь өгнө. Энэ үед Теди ирээд Есүсээс хавдартай мүү гэж асуугаад захирал өөрт нь хэлсэн гэдгийг тайлбарлахад Зижи үүнийг сонсов. Удалгүй захирал ирэн Есүстэй тусдаа уулзаж хорт хавдартай нөхцөл байдлыг харгалзан үзээд сургуулаас хөөхгүй байхаар шийдсэн. Өвдөж ивэл шууд яваарай гэдгийг хэлнэ. Дараа нь Теди найз нь Есүсийг хорт хавдаргүй, гэхдээ сургуулаасаа хөөгдөөгүй гэдгийг олж мэдсэн байв.
Тэрээр Езийг жүжиглж байгааг босод хүмүүс мэдчих юм бол гарцаагүй сургуулаас хөөн. Тэгээд элсэлтийн ерөнхий шалгалт өгч чадахгүй болж төрийн өмчөд сургуулгүй болсноор улмаар мөнгөч авч чадахгүй гэдгийг тайлбарлана. Тиймээс Ези эцэг хүртэл халдвартай болж үнэмшилтэйгээр жүжиглэхээр шийдлээ. Шалгалт болоход болон мөнгө буцааж авахд 199 өдөр үлдлээ. Ингээд Ези хүссэн цагтаа би энэ тавгүй байна гэж хэлэн хичээлээс чөлөө авч эмнэлгийн өрөөнд унтсаар. Мөн тэрээр ангийнхаа хүүхдүүдийн үдийн хоолноос дураараа авч идсээр. Энэ үед Жизи тэрнийг ажигласаар байх ба дараа нь тэрээр чөнлиг их сурагчтай өдрийн хоолоо иднэ. Жизи түүнд ангийнх нь хүүхэд хавдартай ч өдрийн хоолндоо дандаа шарсан хоол иддэг. Ямар ч дэг журамгүй гэдгийг хэлв. Чөнли Жизигээс 11 сарын 16-наас хойш юу хийхээ ботсноо хэмээн асуухад тэрээр хүслийн жагсаалтанд нь олон зүйл байгааг тайлбарлана. Харин Чөнли далайн дор байдаг шуудангийн хайрцагт шомбож очиод захиа хийдэг. Тэрийг л хийж үзмээр байна гэдгээ хэллээ. Шалгалт болж мөнгө авахд 114 хоног үлдэв. Хичээлийн дараа Жизи багштайгаа уулзахад багш нь түүнээс нэг зүйл дээр тусламж хүснэ. Ингээд Ези ширээндээ суухад найз Тидигийн ширээнд Жизи суусан байх нь тэр. Ези гайхахад Жизи багш нь түүнээс Езийг ажиглаж байхыг хүсснийг хэлнэ. Дараа нь тэрээр Тидитэй хамт яагаад Жизиг өөрийнх нь хажууд суулгасан талаар ярилцаж байтал гэнэт Жизи ирээд эмч юу гэж хэлснийг нь асуух ба Ези гидсний хорт хавдартай ч үсэрхийлэл болоогүй болохоор химийн эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэснийг хэллээ. Гэтэл Жизи тор гаргаж ирээд тэдний идэж байсан чипс гомин гээд бүх зүйлийг хураав. Улмаар Ези тэгэд би юу идэх юм гэж асууснаар Жизи түүнд өөрийн өдөр бүр иддэг хоолноос өгөх ба Ези жонхуу хэмээн голж жонхуу идэж өссөн юм уу? Эсвэл чийчгэлсэн хавдартай юм уу? Хэмээн тоглоомоор яжлан асуув. Энэ үед Чөнли ирснээр Жизи өнөөдрөөс эхлэн энд хооллоно хэмээн түүнийг хамт хооллохыг урьна. Ези ангийнхаа хүүхдүүдийн хоолноос нь авах гэхэд Жизи өнөөдрөөс эхэлж хинч түүнд хоол өгч болохгүй. Тэр гидсний хавдартай ийм хоол идвэл үхэн хэмээн анхааруулав. Дараа нь Ези ундаа авах гэхэд Жизи түүнийг хориглож мах идэх гэхэд нь зөрүүлж буцааж тавин хянсаар. Ези гудамжнаас хоол авах гэхэд гудамжны хоолны газруудад түүний зургийг нь нааж хоол зарж болохгүй хэмээн Жизи бүгдд нь анхааруулжээ. Арга мухарцсан Ези хүргэлтийн хоол захиалахад Жизи хоол хүргэж ирээд үнэхээр хавдартай мó түргэн хоол идэд дэвэл үхэн шүү гэж хэлснээр Ези 50 байж чадхаа боллоо. Энэ бүх дарамт түүнд зүүд юм шиг санагдсанаар тэрээр Жизигээс өөрийг нь алгахыг гуйхад үсэртэл нь алгадана. Шалгалт болж мөнгө авахад 109 хоног үлдлээ. Өдрийн хоолны цагаар Ези байсангүй. Хичээл тарах үед тэрээр ирээгүй хэвээр байх ба Жизи түүний цүнхэн сандал дээр байгааг анзаарна. Оройн Ези гэртээ ирэхэд Жизи гэрийнх нь үүдэнд хүлээж байлаа. Жизи түүнд цүнхийг нь өгөөд ирээдүйд үдийн цайгаа алгасахаар бол урдчлаад хэлчихэж байгаарэ. Хичээлээ таслахаар бол цүнхээ аваад явж бай. Бас надтай зуралтмааргүй байвал эцэг эхээ багштай уулзуул хэмээн ууртайгаар хэлв. Гэтэл Ези шууд л зам руу гарахад машин түүнийг дайрах шахам зогслоо. Тэрээр буцаж ирээд хүмүүс ирээдүйн тухай ярихад хамгийн ихээр үзэн яддаг. Машин зогсоогүй бол өөрт нь ирээдүй гэж байхгүй байсан. Тиймээс өөрийгөө машин зогсох ёстой эсхийг мэдэх ёстой юу хэмээн хашгиран хэлэхэд Жизи бодолд автана. Гэртээ байхдаа Ези Жизи цүнхтэй хамт хавдраад авахт нь туслах зүйлийг бичсэн тэмдэглэлийн дэвтэр өгсөн байсныг мэдлээ. Жизи гэртээ халуунаа үзээд эм уун. Шалгалт эхэлж мөнгөө буцааж авахад 106 өдөр үлдлээ. Маргааш нь өдрийн хоолоо идэх гэхэд уралсан болтой Жизи хоолоо аваад Чөнлитэй тусдаа идэхээр явна. Чөнли Жизигээс түүнийг жүжиглж байгаа гэж бодож байна уу? Хэмээн асуухад Жизи тийм гээд яагаад эрүүл мэндээрээ ингэж тоглоом хийж байгааг нь ойлгохгүй байгаагаа илэрхийлв. Хоёр бүлэг хоорондоо буйхаг үйлдэлээр уралтахаар боллоо. Энэ үед Ези Жизиг холоос ажиглан суусаар уралдаан эхэлж Тиди эхэлж гүйх ба дараагийн гүйхч болох Жизи гүйхээр бэлдэж байтал нөгөө хүүхэд дүлхэж унгааснаар өвдгийг нь шалбалж санаа нь зов. Толгойн болт нь нүдийг нь халахлсан Тиди зүгээ олохгүй байсаар арай гэж эрэхтэй зэрэгцэн Ези савааг нь шүүрэн авч Жизигийн оронд гүйснээр тэрээр түүнийг догдлон харна. Энэ үед Чөнли ирээд Жизиг эмчэд үзүүлэхээр авч яв. Дараа нь Жизи шархаа эмчтэй үзүүлэхэд эмч шарх нь тавлсан. Мөн шинжилгээ хэвэн байна. Одоо зүгээр гэж хэлхийг сонссон ээж нь баярлана. Тэгээд эмч 11 сарын 16-ны өдөр 3 жилийн хяналтын хугацаа нь дуусна гэдгийг хэлв. Ээж нь эмчээс хяналтын хугацаа дуусахад Жизигийн хавдар эргэж ирэхгүй гэсэн үг үү хэмээн асуухад эмч эргэж ирэхгүй байх магадлал 90%. Эргэж
ирэх эрсдэл 10% гэдгийг хэллээ. Эндээс Зижи цусны хавдартай гэдэг нь тодорхой болно. Оройн Зижи хичээлээ хийж байхад Езигээс дахиж уухгүй буцалсан усал уун. Чи ойрд сургууль дээр ирсэнгүү хэмээн зурус ирснээр Зижи инээмсэглэнэ. Зижи хичээлдээ ирээгүй хэд хоног болжээ. Тиймээс Ези гунигтай байлаа. Харин Тиди түүнийг харийн өвчин туссан байна гэдгийг хэлнэ. Энэ үед багш Зижид өгөх бичиг баримтыг ангид үлдээхийг Ези олж харлаа. Зижи гэртээ хоолоо идэхээр бууж ирэхэд ээж аав хоёр нь сургуулийн хүүхдийн дүрмт хувцас өмссөн байх ба найзгүй охиндоо найзууд нь болъё гэж хэлнэ. Энэ үед хонх дуугарч Ези Зижид бичиг баримтыг нь хүргэж ирснээр тэд хамтдаа хоололцгов. Оройн Ези Зижи хоёр тусдаа ярилцсан. Зижи түүнээс ээж аавынхын талаар асуухад Ези хэдэн жилийн өмнө мэдээгээр гарсан гал тэрэгний ослоор ээж аав нь нас барсан. Тухайн үед Езигийн нойр нь хүрээд байсан болохоор замын туршид унтаж байгаад нүдээ нээхэд юу ч харж чадахгүй байсан. Тэгээд буцаж унтаад эргээд сэрэхэд эмнэлэгт байсан. Удалгүй авгагч нь зөвхөн түүнийг л амьд үлдсэн гэдгийг хэлсэн хэмээн ярьж өгөв. Түүний үгийг сонссон Зижи яагаад түүнийг ирээдүйн талаар төсөөлөхийг үзэн ядгийг нь ойлголоо гэдгийг хэлнэ. Улмаар Ези Зижиг ойрдоо зүүдлээд байгаа. Зүүдлэхээр жаргалтай болдог гэдгийг хэллээ. Энэ үед Зижи Эзиг энэ 7 хоногт завтай эсхийг асуух ба тэд Чонли болон Тидигийн хамтаар өвчтөе хүүхдүүдийн сайн дурын үйл ажиллагаанд оролцсон. Зижи нэг хүүд цаасан эст мэлхий харуулад хөөхөн биш вэ нү гэж асуухад хүү толгоогоос эксэрч жинхнийг хармаар байна хэмээн хариулав. Дараа нь Ези Зижигээс яагаад Чонли энэ дуугаг асуухад гинэт Тиди босч ирээд Чонлиг татаж ундаг өвчтэй. Өмнө нь эмнэлэгт татал төгсөн гэдгийг хэлнэ. Энэ үед Чонли эмчээс гидсний хавдрын тухай асуув. Оройн Зижи өдрийн үйл ажиллагааны зургийг Ези рүү явуулж талархснаа илэрхийлж үргэлжлүүлээд их сургуульд орох талаар нь хэсэг ярилцсан. Улмаар Ези урьдчилсан элсэлтийн дүн шинжилгээгээ харахад бүгд бүтлгүйтсэн байв. Шалгалт болж мөнгө буцааж авах өдөр тодорхойгүй. Ези хэдэн өдөр хичээлдээ ирээгүй байх ба Зижи түүний хоосон ширээг харан хүлээсээр. Гэтэл Тиди ирээд тэр хичээж эхэлсэн байна хэмээн хичээл хийж байгаа зургийг нь харуулна. Улмаар Зижи Эзид төрийн өмчөт сургуульд ороход нь туслахаар шийджээ. Тэгээд Езигийн мэдлэг ямар байгааг үнэлэхийн тулд доод ангийн Чөнлийг дуудаж асуулт тавьснаар Ези доод ангийн сурагчаас ч 7 дор мэдлэгтэй гэдэг нь батлагдав. Шалгалт өгч мөнгө буцааж авах өдөр хүртэл 50 өдөр үлдлээ. Ингээд Ези Зижигийн зааврын дагуу хичээлдээ шамдаж эхэллээ. Тэрээр усанд орж явахдаа хүртэл хичээлээ уншиж цээжилсээр. Зижи түүнд сурлагын төвшөнд тохирсон элсэн орох боломжтой төрийн өмчөт сургуулийг харуулна. Хэдийгээр Ези хичээсээр байгаа ч Чөнлигөөс төрүүлж асуултанд хариулж чадахгүй байсан. Өдөр хоногуд өнгөрсөөр шалгалт өгч мөнгө буцааж авах өдөр хүртэл 30 өдөр үлдлээ. Гэсэн чи Ези өөрийгөө голсоор байсан тул Зижи түүнийг аквариумд авчирч далайн мөгөөрс харуулад төр зуур завсарлах нь ой санамжийг сайжруулдаг гэж хэлнэ. Ингээд тэд аквариумтай танилцаж нэлээд явсны эцэст Ези Зижигийн гуйыг нь дэрлээд хэсэг зуур унтлаа. Түүнийг сэрсний дараа Зижи түүнээс түүхийн асуулт асуухад тэрээр шуудхан л гацхгүй зөв хариулна. Тэгээд Зижи цахиа олсон завсарлага маш тустай гэж тайлбарлана. Ингээд харж байхдаа Зижи асуулт асуусаар Ези зөв хариулсаар байлаа. Тэгээд Зижигийн гэрийн гадаа ирэхэд Чонли түүнийг хүлээж байв. Чонли Зижигээс Езитэй зугаалаад өнөөдрийн сайн дурын ажилд очоогүй мүү гэж асуухад Ези бид болцоонд явсан юм аа гэж хэлэх ба Зижи түүн рүү хараад хөвгөлтэй биш байна гэж хэлнэ. Зижи орсны дараа Чонли Езид өөрийгөө ч бас Зижид сайн төгсөлтийн өдөр сэтгэлээ илчлэнэ гээд түүнийг өвчтөе царайлж байгаа үсттэй. Хэрвээ үнэхээр л Зижид хайртай бол түүнд худлаа хэлэхэ боль гэж хэлв. Төгсөлтийн баярын өдөр болж Ези Тидигээс Зижи хаана байгааг асууж Чонлитай хамт байгаа гэдгийг олж мэднэ. Чонли Зижид бэлэг өгч хэрвээ энэ жил хэн нэгэн түүнд сэтгэлээ илчлэх юм бол одоохондоо татгалзаж болох уу хэмээн асуув. Чонли өнөөдөр сэтгэлээ илчлэнэ гэсэн болохоор сандарсан Ези хайсаар Зижитэй уулзаж түүнд сайн гэдгээ илчлэн чи ч бас надад сайн байж болох уу? Тоглоог жинхнээсээ хэлж байна хэмээн асуулаа. Гэтэл Зижи өвчтөе хүн л чамд сайн болох биз гэж хариулав. Дараа нь тэрээр Зижигийн хэлсэн үгийг ойлгохгүй эргэцүүлэн бодож 11 сарын 16-нд учрыг нь олж мэднэ гэж хэлснийг нь гайхна. Энэ үед найз Тидийн Езигийн дүнг хараад түүнийг төрийн өмчийн сургуульд орсонд нь баяр хүргэв. Тэгээд найз нь одоо гол асуудал бол Ези Зижи хоёрт цуг байх энэ зуны л хугацаа байгаа. Дараа нь хоёр өөр сургууль руу явна гэдгийг тайлбарлана. Мөрөөдөл тань хоосон төсөөлөл бус бодит амьдрал болж
Гэр бүл ирээдүйдээ үлдэх хамгийн үнцэнтэй хөрөнгө оруулалт болно. Өндөр хүүтэй 30 хоног. Богд банкны хадгаламжийн урамшуулалт аянаар та зөвхөн 1 сарын хугацаанд шинээр нээсэн хугацаатай хадгаламжийн 18% хамгийн өндөр өгөөжийг хүртэх боломжтой. Богд банк итгэл түгээн. Улмар Ези бусдыгаа цуглуулж өвчтөе хүүхдүүдийг аквариумд хонуулах, арга хэмжээ зохион байгуулах санаа гаргасан. Эцэгчүүдийнх нь 50% нь хэдийнэ зөвшөөрлийн маягтыг бөглсөн гэдгийг хэлв. Энэ үед Чөнли эмчтэй уулзаж зөвшөөрөл авах ажлыг хариуцаж Ези аквариумтай уулзах асуудлыг хариуцсан. Чөнли Зижи хоёр эмчтэй уулзсны дараа Зижи Езитэй аквариум руу явхаар боллоо. Энэ хооронд Чөнли төгсөлтийн баярын өдөр Зижид энэ жил хэнийгэн сэтгэлийн илчилвэл татгалзаж болох уу гэж асуусныхаа дараа эрэгчл өөрийгөө түүнтэй нэг сургуульд орж найзуудаас илүү байна гэж найдаж байгаагаа хэлэхэд Зижи бэлгийг нь авахаас татгалзаж Чонлиг өөрийнх нь хувьд сайн найз гэж хэлснийг бодно. Мөн тэрээр Ези сэтгэлээ илчлэхэд Зижи өвчтөе хүн л чамд сайн болох үйц гэж хэлхийг нь харсан байна. Ези Зижи хоёр аквариумын зохион байгуулагчтай уулзсны дараа Ези түүнээс 11 сарын 16 ямар учиртай болохыг асуулаа. Зижи цаг нь болохоор мэднэ гэд энэ газар түүнд хэлсэн үгийг сонссон уу гэж асуухад Ези сонсоогүй байлаа. Ези түүний гараас атгахад Зижи сул атгаад байна гэж хэлснээр тэд хөдлөлдсөн зогсон. Оройн Зижигийн гэрийн гадаа ирэхэд тэрээр өөрт нь хийж үсгэх хүссэн зүйл байна гэж хэлснээр тэд скутер унцгаав. Аав нь унуулдаггүй байсан болохоор Зижи анх удаа скутер унж байгаа нь энэ юм. Ези түүний бэлхүүснээс нь барьж тэд аз жаргалтайгаар цагийг өнгөрүүлнэ. 11 сарын 16 хүртэл 79 хоног үлдлээ. Найзууд уулзч байх үед Зижид аквариумын газраас дуудлага ирж хоёр зөвшөөрлийн маягт ирээгүй байгааг мэдэгдэв. Тиймээс Чонли Ези хоёр маягтыг аваачж өгөхөөр явлаа. Явж байхдаа тэд дуугаар уралдаж эцэст нь Ези төрүүлэх ба Чонли мопетэнд дайруулах шахаад унана. Хэдийгээр Чонли зүгээр гэж хэлээд үргэлжлүүлэн явсан ч удалгүй таталт өгч Ези яахаа мэдэхгүй тусламж гуйсаар. Харамсалтай нь Чонли нас баржээ. Ези уцаа авахгүй сургаггүй болов. Түүний оршуулах ёслол дээр ээж нь Зижид Чонлигийн түүнд зориулан бичсэн захиаг өгнө. Захиаг хараад Зижи өмнө нь Чонли захиагаа далайн ёроолд байдаг шуудангийн хайрцагт хиймээр байгаагаа өөрөө татдаг өвчтөй болохоор Зижиг бүрэн эдгэрхээрээ захиаг нь хийж өгөөрэй гэж хэлж байсныг санан уйлсаар. Ези ч бас Чонлигийн тухай өнгөрснийг бодон гуниглан хэвтсээр. Авагч нь Езид түүний буруу биш гэдгийг хэлэхэд Ези өөрийгөө худлаа хэлсэн. Ийм зүйл болно гэж огт мэдсэнгүү гэдгийг хэллээ. Гэтэл их чинь хүн нэг удаа худлаа хэлсэн бол түүнийг нуухын тулд дахин худлаа хэлэх шаардлага үүснэ. Үннийг хэлхийг сонгосон ч вэ, үгүй ч вэ, үр дагавартай нүүр тулах хэрэгтэй болно гэж тайлбарлаад тиймээс Езиг одоо том хүн болсон болохоор өөрийн хийсэн үйлдэлтэй хариуцлага хүлээ гэж хэлв. Хожим нь Ези Зижитэй хамт автобусанд явхдаа тэрээр түүнд хавдрын зөвлөгөө бүхий тэмдэглэлийг нь буцаан өгч өөрийгөө хавдартай гэж худлаа хэлж байсныгаа хүлээн зөвшөөрнө. Тэгээд Зижид худлаа хэлхийг хүсээгүй ч сургуулаасаа хөөгдөж болохгүй. Мөнгө буцааж авахын тулд төрийн өмчөд сургуульд орох хэрэгтэй байсан гэдгээ тайлбарлав. Гэтэл Зижи мөнгнөөс өөр зүйл чухал биш байх нэ. Би чамд яаж итгэх юм хэмээн уурлалаа. Оройн бодолд автсан Зижи сайн дурын үйл ажиллагааны зураг устгаж мөн Езиг блок хийв. Ези Зижитэй холбогдох гэсэн ч холбогдож чадсангүй. Их сургуулийн хичээлэн ч эхэлж тэрээр Зижитэй өнгөрүүлсэн цаг хугацаагаа дурсан бодсоор. Удалгүй өвчтөе хүүгээс түүнд жинхэнэ загас харсан. Баярлалаа. Хурдан эдгэрээ гэсэн захидал ирлээ. Захаг уншсан Ези Тиди рүү залгаж нэг даалгавар өгнө. Тиди Зижитэй уулзаж тэрээр Езиг блоклсон болохоор Тидигээр дамжуулан холбоос илгээжээ. Дараа нь Зижи холбоосоор ороход Ези бичлэг оруулсан байлаа. Тэрээр бичлэгтээ Зижид хавдартай хэмээн худлаа хэлсэндээ уучлалт гуйжээ. Тэгээд худлаа хэлснийхээ ачаар түүнийг мэдж авах боломжтой болсон. Ирээдүйн талаар ярихыг үзэн яддаг байсан ч түүнтэй уулзсны дараа ирээдүг хүлээж эхэлсэн гээд ирээдүйд би гэж хэлээд үгээ таслан бичлэгээ зогсоосон байлаа. Дараа нь Зижи эмчэд үзүүлэхэд бугуйн хөхөрч эхэлсэн байв. Ези усанд орох гэж байхад Зижи түүн дээр зочлон. Тэрээр яагаад өгүүлбэрээ дуусгаагүйг нь асуухад Ези өөрийн биеэр хэлхийг хүссэнээ илэрхийлээд ирээдүйд би
тэр охинд сайн байх болно гэж өгүүлбэрээ гүйцэв. Зижи түүнийг уучлж байна гээд өөртөө хамт нэг газар руу явахыг хүслээ. Зижи Чонлигийн хүслийг биелүүлэхээр шийджээ. Тиймээс тэрээр Захаг Езид өгч тэрээр Захаг хийхээр далайд шумблаа. Ези Захаг далайн ёроолд байх шуудангийн хайрцагт хийгээд буцаад гарч ирэхэд Зижи ухаалтсан байв. Харамсалтай нь түүний хавдар зүгээр болоогүй байжээ. Зижи ухаан ороход Ези түүнийг өвчнөө ингэж нуудаг үнэхэр гайхалтай хүн юм а хэмээн тоглоомор хэлэхэд Зижи түүнийг л харин хүн бүрт өөрийгөө хавдартай гэж итгүүлсэн гайхалтай хүн хэмээн инээмсэглэн хариулна. Тэгэд өвчнөө нь дахих магадaltaйг мэдмэгцээ. Хийхийг хүссэн зүйлээ хийх болно гэж шийдсэн ч ганцхан зүйл хийчихэд энд ирнэ гэж бодсонгүй гэдгээ Зижи хэлв. Ези эгчээсээ яагаад ясны чөмгөө хандвалж болохгүй гэж хэмээн асуухад эгч нь цусан төрлийн хамаатан биш хүмүүсийн хоорондоо таарах магадлал 40,000-д нэг л тохиолддог гэдгийг тайлбарлана. Дараа нь эмч Езид хамаатан хүмүүсийн хувьд ч 4 хүн тутамд нэг л боломж байдаг. Хэрвээ түүнийг таарч тохирвол мэс заслыг шууд товлно гэдгийг хэлснээр Ези шинжилгээ өгөхийг зөвшөөрөв. Ези Зижигээс бусад хийхийг хүссэн зүйл нь юу байсныг асуулаа. Тэгэд Ези орыг нь босгохдоо хэрвээ өөрийгөө буруу товчлуурыг дарчих юм бол ор огцом хураагдаж Зижиг сэндвичиг л болно доо хэмээн хөвгөлтэй зүйлс ярьж инээмсэглэж байгааг Зижи ширтэн чамд татаархдаг болохоор би чам шиг болмоор байна гэж хариулна. Тэгээд Зижи өнгөрсөн түүхээ хуваалцлаа. Зижи цусны хор тавдраас болж жилийн чөлөө аваад Езигийн ангид орж ирсэн ба тэрээр энгийн хүүхэд шиг байхыг хүссэн болохоор өвчнөө нууж багш нь л зөвхөн энэ нууцыг нь мэддэг байжээ. Энэ хооронд Езигийн дураараа өөрийнхөөрөө байнга л инээж сахилгагуйтаж дураараа гүйж байгааг нь Зижи хардаг байж. Зижи 11 сарын 16 болсны дараа яг л түн шиг болж чадна гэж боддог байсан байна. Тиймээс өдөр бүр болгоомжтой дүрм журм мөрдөж амьдрах ёстой байж. Акаримд Ези унтаж байхад Зижи түүнд цусны хор тавдартай гэдгээ хэлж байжээ. Тэгээд Езитэй харилцаж эхэлснээс хойш заримдаа болгоомжгүй байх ч бас сайхан болохыг ойлгосон байна. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй ч ядчил яг одоо бүх зүйл сайхан байна гэдгийг Акаримд байхдаа хэлжээ. Харин одоо ирээдүг үзэн яддаг байсан Ези ирээдүй байгаасаа гэж хүсэж байгаа бол ирээдүг хүлээж төлөвлөж байсан Зижи яг одоодоо аз жаргалтай байхыг илүүд үзнэ. Маргааш өдөр нь Ези Зижитэй уулзахад Зижи Чонлигийн далайн ёроолт хийсэн захиаг хүлээж авснаа хэлв. Чонли ирээдүйд маш олон зүйлийг төлөвлөн бичсэн байж. Зижи Эзигээс бичлэгэн дээр үргэлжлүүлээд юу гэж хэлэх гэж байсныг нь дахин асуухад Ези бичлэгэн дээр хэлснээ эхнээс нь хэлж зогсоосон хэсгээсээ үргэлжлүүлэн нулимс туслуулангаа ирээдүг би чамтай уулзснаасаа хойш хүлээдэг болсон. Би чамд үнэхээр сайн. Ирээдүйд ч сайн байсарах болно. Ирээдүй ямар байхыг хамтдаа олж мэдцгээе гэж хэлэхэд Зижи уйлсаар. Тэгэд Зижи би үнэхээр ирээдүй ямар байхыг олж хармаар байна гэж хэлээд уйлсаар түүний мөрийг дэрлэж Езич уйлсаар. Хожим нь Ези Зижигийн гэртээ зочилж ээж автаа нь хоол идчихээд түүний өрөөнд орж өөрийнхөө хурууны төгөлдөр хуура үлдээлээ. Дараа нь тэрээр Зижид зориулсан захиагаа авч далайн гүн рүү шумбахдаа өнгөрснөө дурсаж чи над шиг баймаар байна гэсэн. Үнэндээ би л чам шиг байхыг хүсдэг хүн. Ийм хайр татам төвчээртэй зоригтой хүн байхыг чамаас болж өмнө нь хамгийн их үзий яддаг байсан ирээдүг хүлээж эхэлсэн. Цаашид би Езижи байх болно. Чи бид хоёрын өмнөөс би амьдарч чиний харж чадаагүй ирээдүг гэрчлэх болно. Эцэст нь би чиний өвчтөе хүн чамд сайн болох үз гэж хэлсэн үгийг ойлгосон. Өвчний чинь талаар мэдээд тэр үгний чинь утгыг ойлгосон. Хэмээн Ези захианда өгүүлжээ. Эцэст нь Ези захиаг далайн гүний шуудангийн хайрцагт хийлээ. Тэд Акуримд гараа хөтөлцөж байх үеийн зураглал гарч Ези тэр мөчөд би цаг хугацааг зогсоохыг ямар их хүсэж байна гэж одоо биш ирээдүйд ч биш үрд гэж хэлснээр кино төгсдөг. Мөрөөдөл тань хоосон төсөөлөл бус бодит амьдрал болж гэр бүл ирээдүйдээ үлдэх хамгийн үн цэнтэй хөрөнгө оруулалт болно. Өндөр хүүтэй 30 хоног Богд банкны хадгаламжийн урамшуулалт аянаар та зөвхөн 1 сарын хугацаанд шинээр нээсэн хугацаатай хадгаламжийн 18% хамгийн өндөр өгөөжийг хүртэх боломжтой. Богд банк
итгэл түгэн.